За намайг хас Эрдэнэбаатарын Төмөрбаатар гэдэг. Би ашигт малтамлын эрэл хайгуулын геологчоор ажилладаг. За энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань болохоор хүүхд ах нас маань бол Хинтээ аймгийн Борундур гэдэг уурхайн тосгонд бол өссөн байгаа. Тэр утгаараа бол уул уурхай геологийн мэргэжил надад их ойрхон байсан. Түүнээс гадна миний өвөө Сара гэж хүн байсан. Монголын одоо анхны уурхайчдын нэг тийм сайхан буянтай бурал байсан. Тэгээд тэр хүнийх одоо ажил мэргэжлийг өглөөд ингээд явж чадаа бас их баяртай байдаг юм аа. Дэлхийн хэмжээнд геологи хайгуулын салбарыг шинжлэх ухааны хэлбэртэй болгосон хүн нь Georgios Agricola гэдэг Герман эрдэмтэн бол байсан. Тэр хүн маань 1500-аад оны үед геологи минералогийн шинжлэх ухааны анхны гэж хэлж болохоор судалгааны ажил ном зохиолуудыг хэвлүүлж өгсөн түүхтэй. Монгол Улсын их сургуульд ороод тэгээд бас оюутан байхдаа ингээд эхний нэг 2 дугаар курс бол бас яг геологи гэж юу хийх ёстой гэдгийг бас нарийн сайн ойлгохгүй явж байгаад 3 дугаар курсээс эхлээд үйлдвэрлэлийн дадлага дээр яваад хөдөө яваад геологч гэж ямар хүн хэлдэг юм бэ, мэргэжилт маань ямар онцлогтой юм бэ гэдгийг мэдрээд илүү их шамдаж, илүү их сонирхож эхэлсэн. За тэгээд геологч мэргэжлийг ерөн сонгоно гэдэг, геологч мэргэжил гэдэг маань өөрөө би бодохдоо бол хүн төрөлхтөн үүссэн цагаас одоо хамт үүссэн болов гэж боддгийн. Яагаад тэгэхээр одоо хүн төрөлхтөн үүсээд тухайн амьдрал ахуйдаа чулуу, мод, байгалийн зүйлсийг одоо чулуун зэвсэг болгож ашиглаад амьдрал ахуйдаа хэрэгжилжсэн бол дараагийн түвшинд хүрэл зэвсэг, заагаан зэвсэг зэргийг бол байгаль дээрээс олборлож ашиглаж ирсэн түүхүүд бол тэмдэглэгдсэн байдаг. За ер нь тэгээд одоогийн түвшинд бол бидний амьдарч байгаа орон байр, унж байгаа машин, за барьдаг гар утас гээл ахуулаад одоо юу гэдгийг сансарт гарч байгаа хөлөг маань хүртэл геологийн түүхийд, геологийн эрдэс баялагын маань нэгдэл байдаг. Хамгийн анх хайгуул дээр гараад Сэлэнгийн ерөө суманд хайгуулын кемп дээр бол очиж исэн. За тэгээд өглөө босоод ажилдаа бэлдээл хувц сунраа хамсвал тэгээд одоо амар ер нь өөрөө болохоор их ууланд их хүнд нөхцөлд ажиллана гэж ойлгоод Израиль хотл өмсөөл хар нүдний шил зүгэл ингээл явж исэн. Гэтэл тэр өдөр бол айгүй тийм халуун өдөр байсан л да. Тийм учраас тэгээд нөө 6-7 км алхаад тэгээд хөлөө холгуулад ингээд хэцүү санагдчихсэн. Тухайн үед их хүн санагдчихсэн бодовч одоо хотод их хөвгөлтэй байдгийг. Тэр нь яагаад тэгэхээр ер нь геологчд өөрсдөө тухайн өдөр яг ямар ажил хийх гэж байгаа тэрэндээ зориулж хувцас тэгээд өөрийгөө бас бэлдэх шаардлагатай болдог. Нэгэнт хөдөө очоод хэрэг зураглалын талбай дээр очсон л бол тэр ажлыг хийж дуусгах ёстой учраас тэр шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, одоо бичиг, цаас бүх юм бэлтгэгдсэн байх хэрэгтэй байдаг. Эхтлэхийгээ бид нар судалж байгаа хүмүүсийн хувьд хар нүдний шил зүүхээр нэг байгалийн өнгө тэр чулууны эрдэс гялган одоо өөр болчдөг. Миний харсан юмнууд болохоор бүгдээрээ л ингээд нэг өнгөтэй болчихсон. Тэгэл ирээл гайхаал яав гэсэн чинь хар нүдний шилээ тайлахгүй ажиллаа хийцээ. Хэрэг анги дээр анх очиод тэгээд айгүй иччихсэн тухайн үед. Анх геологи болж исэн хүний хувьд бол их хөвгөлтэй чим шиг хүнд чим шиг юм зүйл болж илаа. Тэгээд ер нь энэ мэргэжлээр бас цаашид илүү ажиллахад маань нөлөөлсөн хүн маань бол Авир мэд гээд миний багш байсан. Тэр хүн бол геологч, тэр дундаа нөөцийн тооцоо, уул уурхайн уртчилсан үнэлгээний талаар бол надад бол маш их хүнтэй зөвлөгөө, хүнтэй хичээлүүдийг зааж өгсөн. Яг үйлдвэрлэл дээр гараад бол би алдарт геолог Но гэдэг хүний удирдлаганд орвол ажиллаж исэн. Тэрнийхээ дараа бол одоо Бачлон гэдэг хүний удирдлаганд ор ажиллаж бас тэр хүнд би бас нэлээд баярж явдгийг. Яа тэгэхээр одоо 23 настай ингээл хүүхдийг ажилд аваад шууд ахлах геологоор тавиал ажлын хүнд ажлын хариуцлагыг чи одоо ингээ анханасаа хүлээж сурах хэрэгтэй гэдэг ингээд. За тэгвэл энэ боловсруулалтаа хийчихэд ороо хэдүүлээ зурган дээрээ буулгаад дараагийн цооныг төлөвлөх ярилцлага хий та тий. Геологч хүн ямар байх ёстой юм? Геологийн шинжлэх ухаан гэж юу вэ?
хээрийн ажлыг яаж зохион байгуулах ёстой гэдэг үнэтэй мэдээллүүдийг бол сурсан байгаа. Геологи хайгуулын ажлыг шинжлэх ухааны үндэстэй үе шаттай явуулснаар хот суурин үүсэх тохиолдлууд бий. Жишээ нь манай оронд Эрдэнэт, Багнуур, Борон дүр зэрэг уул уурхай үр дүнд үүссэн хотууд байдаг. Манай хайгуулын кемп маань энэ талбайд ерөнхийдөө 10 дахь жилдээ ажиллаж байгаа. Одоо хэр анги дээр гараад ингээл нэг гэр бүл болоод тэгээд тэр судалгаа хийзээ дуусна. Тэр болтол угсаал нэг гэр бүл, нэг хамт олон, инээхтэй цуг, уйлахтай цуг. Одоогийн байдлаар хайгуулын кемптэр маань 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Геологчид бид бол 3 сард гарч ирээд 11 сар хүртэл ажилладаг. Тэгээд ийм хөдөлмөрч сайхан залуучуудтай мөр зэрэгцсэн ажиллаж байгаадаа би бахархаж явд юм аа. Мэдээж хэрэг юу ч байхгүй цагаан тал дээр бол хэнийг явж байгаад ашигт малтмал болно гэдэг ойлголт бол байхгүй. За тиймээс эрэл хайгуулын ажлыг эхлэхдээ бол өмнөх судлаачдын хийсэн 1/200,000, 50,000 амжилттай зураглалын ажил, эрэл зураглалын ажлын үр дүн, тэдгээр ажлуудаар илрүүлэгдсэн илрэл эрдэссэн цэг ажлуудаас судалгааны ажлыг системтэйгээр эхлүүлдэг. 2010 оноос хойш манай компани бол энэ талбай дээр эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. За анхан шатны ажлууд бол наривчлсан зураглалын ажлыг 5-ыг харьцах 100-ийн тороор гүйцэтгсэн. За энэ ажлаар бол бид нар тухайн талбайд тархсан чулуулаг, түүний бүтэц тогтцыг судалж үзээд тухайн гадруугаас дээжлэлт хийгээд тэгээд зураг зохиогоод тэнцэнээсээ дараагийн түвшний эрлийн ажлыг хаана хийх ёстой вэ гэдэг анхдагч мэдээллүүдээ гаргаж ирдэг байгаа. Биднийхээр бол эрлийн участок гэж ярьдаг л да. Эрлийн участок ялгасны дараа бол эрлийн ажил хийгдэнэ. Зураглалын ажлыг гүйцэтгэхдээ бол гадаргуугийн дээжлэлтийг бас нэлээд хэмжээгээр аваад тэнд тэсийн өндөр агуулга гэсэн хэсгүүдийг ялгасан байна. За тэр дундаас бол Ирэмбод нэртэй газар геохимийн ажлын судалгааг навьчилж хийгээд тэн дээр өндөр анмаалтай хэсгүүдэд эрлийн ажлуудыг явуулж эхэлсэн. Эрлийн ажлаар тухайн талбай тогтоогдсон тэр чулуулаг маань өөрөө нас, найрлага бүгдээрээ ингээд тогтоогдоод энэ хэсэгт нь одоо гүний чулуулаг, энэ хэсэгт нь болохоор одоо бэлхмал чулуулаг гэдэг ингээд зураг нь гараад ирдэг. За тэрэн дээр бид нар бол эрдэсжилт байх магадлалтай газрыг тодорхойлоод шаардлагатай бол өрөмтлөг тэгээд геофизикийн судалгаануудын ажлыг бол хийгдэг байгаа. За нэгэнт одоо ингээд тухайн газар ашигт малтмлын хуримтлал байна гэж үзэх юм бол цаашаа эрлийн ажлаас хайгуулын ажил руу шилжүүлдэг байгаа. За хайгуулын ажлын гол хийгдэх ажлууд бол ерөнхийдөө өрөмдлөгийн ажил дээр илүү төвлөрдөг. Өрөмдлөгийн ажил маань бол ер нь бидний хайгуулын ажлын зардлын бараг 70 орчим хувийг эзэлдэг байгаа. За өрмөөр бол тухайн чулуулгын руу өрөмдөж одоо чөмгөн дээж гэдэг зүйлийг бол авдаг байгаа. Ер нь бол одоо энэ чөмгөн дээж гэдэг маань бол бидний хайгуулын бодиттой болгох одоо газар доор гүнд байгаа чулуулгыг яг бодит байдлаар нь гаргаж идэг учраас бол энэ дээжин дээр маш чухал ач холбогдол өгж ажиллах хэрэгтэй. Чөмгөн дээж гэдэг нь ерөнхийдөө өрөмнөөс одоо газар руу өрөмдөөд өрөмнөөс гарч ирж байгаа одоо чулуулгыг л хэлж байгаа юм л да. Энэ маань бол бидний дээжийн талбай гэж нэрлэдэг хэсэг маань байгаа. Энэ хэсэгт өрөмдлөгөөс гарсан чөмгөн дээж авчир тавиад манай инженерүүд тус тусын өөрийн үүргээ гүйцэтгэн. Эхний ээлжинд жишээ нь геотехникийн бичиглэл хийх, аркуудын хэмжих ажлыг бол хийгдэж явдаг байгаа. Түүний араас бол одоо литологийн бичиглэл буюу тухайн чулуулаг ямар чулуулгууд хэдээс хэдэн метр гарсан байна.
Тэр чулуулгууд нь ямар хувиралтай байна, ямар эрдэлттэй байна гэдгийг бол тодорхойлдог байгаа. Баримтжуулах ажил дууссаны дараа бол дээжилтийг төсөлтөнд бэлдэнэ. Дээж төсөлтийг бол хоёр төрлөөр хийдэг. Нэг нь бол геотехникийн дээж бэлтгэх ажил хийгдэн. Энийг бол түрүүний Аркуудын геотехник инженер маань бол удаан тэмдгээр тавьж өгдөг бол дараагийнх нь яг лаборатори руу явах дээжийг бас нэг өөр инженер тэмдэглэж өгдөг. За тэгээд энэ ерөнхийдөө бүтэн баримтжуулалтанд орсон дээжүүд бол тэр байгаа хөрөөгөөр ороод хүн харахад бол зүгээр л чулуу одоо юу гэдгийг ногоонтой ингээд таллаа хуваацсан чулуу юм шиг харагдаж байгаа боловч яг геологч бидний хувьд бол энэ маань маш их өндөр мэдээлэл агуулж идэг. Иннээс бид нар тухайн орон нутгийн бүтэц, тухайн ордын агуулга доотлоодаа очиод өргөн болсон байна уу, нарийн болсон байна уу гэдэг мэдээллийг авахд бол гол зорилго маань болж байгаа юм. Түүнээс гадна доод газрын гүндээ бидний өрөмтсөн тэр чулуулаг маань ашигт эрдэсийнхаа хувьд ямар ашигт эрдэсүүд агуулж байна, ямар элементүүд агуулж байна гэдэг тэр чүмгэн дээжин дээрээс мэдээлэл авдаг байгаа. Тийм ч учраас бид энэ дээжиндээ бол асар өндөр ач холбогдлогч хамгаалж, хайрлаж, баримтжуулж ингэж явдаг байгаа. Жишээ нь энэ чулуу бол газрын гадаргуугаас 229 метрийн доороос гарч ирсэн чулуу байх жишээтэй. Тэгэхээр энэ маань ямар их олон хүний хүч хөдөлмөр шинхүү гаргаад ирснийхэн дараа ямар олон хүний эрдэм мэдлэг шинхүү гэдгийг бол бас мөнгөөр илэрхийлэхэд бол хэцүү л дээ. Маш асар өндөр үнцэнтэй мэдээлэл, асар өндөр өртөгтэй юм дээж байгаа. Энэ чулуугаа бид нар ингээд таллаж хуваагаад талын бол ачуулдад одоо үлдсэн талын одоо шинжлэх ухаанд заагдсан дүрм журмын дагуу савлаад одоо Улаанбаатарт лаборатори руу шилжүүлдэг. Шудаан тэгээ бэлтгэсэн байна. Лаборатори төгснөөр энэ чулуун дотор байгаа ашигт малтамл ашигт бүрдүүрийн агуулга ямар хэмжээнд байгааг бол тодорхойлж өгнө наривчлсан байдлаар. За тэгээд бид нар тэр шинжилгээгээ үндэслээд хүдрийн хэмжээ, найдлага, одоо ашигт бүрдүүрийн хэмжээ, нөөцийн хэмжээ зэрэг нь гардаг. Энэ нь болохоор буцаад эдийн засгийнхаа хувьд үнэлээд ингээд нөөцөө тооцсноор ер нь бол бидний хайвлын геологч бидний ажил бол дуустдаг байгаа. Өнгөрсөн хугацаанд өмнөд судлаачдын ажиллаар буюу 90-ад оноос өмнө тогтоогдсон орд илрэл түүний сул судлагдсан хэсэг мөн гадаргуудаар орших том жижиг олон хэмжээний ордуудыг бол илрүүлсэн байдаг. Харин өнөөдөр олон улсын судалгааны чиг хандлагатай ижил түвшинд очиж гүнд орших ашигт малтмлын хайгуулд анхаарал хандуулах шаардлага тулгарсан. Түүгээр зогсохгүй Монгол орны хэмжээнд шин төрлийн ашигт малтмал түүний хайгуул судалгаа хөгжих, цаашлаад Монголын хайгуулын салбар илүү өргөн фронтод ажиллах боломж үүсэж байна. Нөөцийн тайлан, нөөцийн тооцоог яг намайг одоо сургууль төгсөөд хайгуул дээр гарч ирээд ингэж явж байхад бол ерөнхийдөө ихэнхдээ уламжлалт буюу одоо гар аргаар тооцоолдог байсан. Сүүлийн жилүүд бол яг тухайн нөөцийн тооцоонд зориулагдсан програмууд маш их хөгжиж Монголд орж ирж байгаа учраас бол сүүлийн жилүүд бол дандаа програмаар бодох тийм хандлагууд их байна. Програмаар бодохын давуу тал нь бол харьцангуй одоо загварчлах тал дээр бол илүү хурдтай, илүү бодиттой ажлууд хийгддэг бол яг геостатистик ажил дээр бол бас Монголын залуу инженерүүд нэлээд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр бол геостатистикийн аргыг нутагшуулах, илүү өндөр түвшинд хэрэглэх ийм хандлагууд бол сайн тал ажиглагдж байгаа. Манай Монголын геологчны чадвар бол би бодтоо бол их өндөр болов энэ ах намад үеийн геологчид Орос школтой гэж ярьдаг. Ер нь бол маш шинжлэх ухаанч, альваас бол шинжлэх ухаанчаар нэлээд тийм ултай суурьтай хийсэн ажил, бичсэн тайлан зэргийг харахад бол маш өндөр түвшинд байдаг гэж боддог. Одоо тэгээд
дараагийн түвшинд одоо бидний үеийн залуу үеийг илүү хөгжүүлж авч явах хэрэгтэй гэж ойлгож байна шүү дээ. Геологи хайгуулын ажил бол одоо 80 жилийн хугацаанд бол эхлээд социалист орнуудтай хамтарч геологийн ажлуудыг хийдэг байсан бол одоо бол бид нар бүрэн бие дааж хайгуул судалгааны ажлыг хийх чадвартай болсон. Сүүлийн үед бол одоо барууны чиг хандлага гэж ярьж байгаа. Тэрийг ч гэсэн манай Монголын геологууд бол өөрсдийнхөө судалгаа шинжилгээнд бол маш сайн ашиглаж одоо нутагшуулж байгаа. Энэ нь бол бас магадгүй энэ гадаадын хөрөнгө оруулалт, гадны эрдэмтэд их судалгаа хийсэнтэй холбоотой гэж би бол ойлгодог. Монголын геологчид ч гэсэн ер нь бол маш олноор гадаад дотоодын сургуульд сурж хөгжиж дэвшиж залуу тийм сайн мэрэгчлэлтэнгүүд олноор бэлтгэж байгаа. За ер нь тэгээд цаашдаа ашигт малтамлын салбар, геологийн салбар маань хөгжихийн үндэс нь бол хайгуулын судалгааны ажлыг бол маш эрт сайн хийж явах нь бол чухал байдаг. Яг тэгэхээр судалгааны ажил маань өөрөө хөрөнгө хугацаа маш их зардаг учраас магадгүй 20 жилийн дараа олборлох уурхайг өнөөдөр бид нар бэлдэж, өнөөдөр бид нар судалгааг хийж явах хэрэгтэй. Тэр утгаараа геологийн шинжилгээ ухаан бол 10-аас 20 жилээр бол төрүүлж явах хэрэгтэй. Тэрийг бас нийтлэг ойлгодгүй тийм одоо орхигдох тохиолдлууд бас нэлээд байдаг. Геологи хайгуул, уул уурхай, нинжа гэдэг ойлголтууд нь бол хоорондоо маш ялгаатай ойлголтууд. За нинжа гэдэг бол би сайн мэдэхгүй. Хууль бус, мэргэжлийн бүсэл гэж ойлгодог. Харин хайгуулын ажлаар бол газрын хэвлэлийг дурших, ашигт малтамлыг ирж хаах, түүний нөөцийг тогтоох, эдийн засгийн үнэлгээ өгөх чиглэдэг бол уул уурхай нь нэгэнт бий болсон ордын нөөцийг мэргэжлийн түвшинд хууль ёсны дагуу газрын гүнд байгаа капиталыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад чиглэж байгаа юм. За тэр ч утгаараа эдийн засгийн хувьд чухал нөлөөтэй. Магадгүй уул уурхайн салбар маань илүү сайн хөгжөөд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах, олон сургууль цэцэрлэгийн байр байшин барих, за мянган эмч багш нарын цалин мөнгийг нэмэгдүүлээсэй л гэж боддог доо. Ашигт малтмал гэдэг нь өөрөө бол бидний хүн төрөлхтний бол хязгааргүй хэрэгцээ. Энэ хязгаарч байхгүй болно гэж байхгүй. Гэтэл Монгол орны хувьд бол бид нар ашигт малтмалын хайгуулын ажил бол төдийлөн сайн хийгдээгүй. Энэ бидний хийж байгаа судалгаа, тэр тухайн энэ орон нутагт тархсан чулуулаг, түүний нас найрлага зэрэг нь одоо тайлагнаад бид нар улсдаа, улсынхаа фонд, ашигт малтмалынхаа газарт хүлээлгэж өгдөг. Ер нь геологч хүний одоо хамгийн гол мөрөөдөл бол одоо өөрөөрөө огуулсан ч гэдэг юм уу, орд олох нь их туйлын зорилго маань байгаа. Тэгээд орд олно гэдэг маань өөрөө бас тийм хялбархан эсвэл нэг хүний ч олдог ажил биш. Багт хамт олноороо маш олон хүний бүрэлдэхүүн, маш олон шинжлэх ухааны нэгдэл зэрэг дээр бол төвлөрдөг. За тэгээд хайгуулын ажил өөрөө бас маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулсан ажил байдаг учраас эрсдэл өндөртэй гэсэн үг. Тэгээд магадгүй байхгүй бол бас тэрийг байхгүй байна гэдэг үр дүн гардгаараа манай бас мэргэжлийн их сайхан онцлог байгаа. Геологчид бид та бүхэнд байгалийн нууцыг таниулдаг. Энэ нь Монгол улсын хөгжилд үнэтэй үр нэмэр оруулдаг учраас геологч мэргэжлэрээ би бахархдаг.